Ганцаа зүгээр байхгүй болсон шүү дээ. Тэнд одоо 600 700 мянган хүмүүс өгцөн. Лебанон улсын 20% ингээ авцсан. Тэдэн мянган хүмүүс өгч байгаа. Христийн шашинтай байна уу? Муслим шашинтай байна уу? Ямар ч хамаагүй зүгээр хүмүүс ингээ зүхтаад гэр орно алдаад. Энэ Израиль чуулганы эцэгт хариугаа буцаад амснаа. Энэ өөр зүгээр цаг хугацааны асуу. Амар амс. Болох ёстой юм тэгээ болж байна да. Зя. Сайхан наач. Сайхан наацнаа. Сайхан. Ер нь та хэдэн жилийн дараа ингэж амарч байгаа юм бэ? Би л ажилд орсноос хойш. Би баг ингээл амарч үзэж байна. Баг нэг 6 жил болж байна уу? Яа. Тийм багтай. Би л ажилд орсноос хойш эцээч хадны өдрүүд офис юм хоосон байхыг харсангүй. Өнөөдөр маш сонирхолтой сэдвийн талаар ярина. Яг наадмын өдөр 6-7 сарын 11-нд юу болсон бэ гэхээр Америкийн Сенатын гишүүн одоо Монголын хувьд бол парламентын гишүүн өчтөр тий Lindsey Graham маань гинт нас барсан байгаа. Зүгээр энгийн их хурлын гишүүн биш шүү дээ. Бас нөгөө Intelligence Committee одоо нөгөө дотоодын нууц мэдээллийн хорооны гишүүн Donald Trump-ийн баруун гар тий Republican нам дотор хамгийн нөлөөтэйний нэг нь тэр хүн тэгээд чат хийсэн. Тэгээд миний эхний асуулт болохоор ерөнхийдөө бол нэг жоохон background information тэг ямар хүн юм бэ гэдгийн талаар асуух гэсэн. Тэгвэл ер нь энэ хүн одоо энэ Орос Украинд болж байгаа дайнд эсвэл Иран, Израилийн дайнд хэр холбоотой вэ? Ер нь энэ хүн бүр зүгээр ингээд дайн мөрөөдөг гэх юм уу та. Энэ хүн Афганистаны дайныг тулталсан дэмжсэн, Иракийн дайныг тулталсан дэмжсэн. 1960 оны үеэр их барьж ирсэн бол Вьетнамын дайныг тулталсан дэмжих байсан. Солонгосын дайн ерөнхийдөө энэ хүн таалагдаагүй дайн гэсэн юм ерөөсөй байхгүй. Ер нь бол зүгээр өөртөчтэй дайн дэмждэг хүн. Тэгээд ерөнхийдөө их хурлын гишүүн болсон, сенатын гишүүн болсноосоо хойш ер нь бол бүх дайныг тэргүүлээд явсан заад нэмээд энэ Ираны дайныг ер нь бол тултлан лоббидсан. За тэгээд өөрөө юу хэлсэн бэ гэх юм бол тэ чи бас мэдж байгаа. Сүүлчийн өдөр хүртэл би аль улсыг дэмжин гэлээ. Израилийг. Израиль улсыг ингээд тултлан. Тэгээд маш яг дадлан хэдэн нас гэх юм бол Америкийн их хурлын гишүүний хувьд бол нэг амар өндөр нас бол биш тий. Зүгээр гинт ингээд нас ордог нь бас жоохон хүмүүс жоохон сэлэлтэй гэж байгаа. Тэгээд одоо Twitter, YouTube, TikTok дүүр нь ямар яриагаар явж байгаа юм бэ гэх юм бол мань хүний хин алсан юм бэ. Гэл юм яриа явж байгаа. Яг гэх юм бол 2 хоногийн өмнө мань хүн Украинд яг энэ зураг авалт дараа явж ирсэн шүү дээ. Гүрхэн. Мөрч биш. Гэхдээ дуртай хайртай юм хийж явахдаа нас орсон. Тэр нь ер нь гэхдээ энэ хүний одоо дайн дэмждэг шалтгаан юу юм бэ? Ашиг сонирхол нь хаана? Яг нөгөө Америк дотооддоо угаасаа Empire гэсэн мөрөөдөг хүмүүс байгаа. Америк номер 1 60 50 оны үеэр ер нь бол хүн болсон хүмүүс улс төрчнөр өөрөө юу ойлгох юм бэ гэх юм бол манай улс номер 1 байх ёстой. Дэлхийн цагдаа бол бид нэр тэгээд бидний эсрэг ямар нэгэн дуучмаар гараад ирэх юм бол тэрийг шууд няцаах ёстой. Тэгээд аюул сонирхолтой юм бэ гэх юм бол нөгөө boomer generation байгаа шүү дээ. Одоо 60 70 80 настай хүмүүс бүгдээрээ тулцсан Израилийг дэмждэг. Тэгээд ер нь бол тендер ингээ хаалтай ингээ зэвсэг үйлдвэр ингээ хараа явж байна. Тэгээд цаанаас бас янз бүрийн тендер болсон байгаа. Одоо нэг саний таны хэлсэн пост энэ би өөхөх өдөр хүртлээ Израилийг дэмжин. Тэр өдөр байсан юм шиг. Тэгээд хэлсэндээ өнөж байсан шүү дээ. Өөхөх өдөр хүртлээ дайн дэмжсэн, Израилийг дэмжсэн. Тэгээд яг нөгөө фаны юм юу юм бэ гэх юм бол өнөөдөр одоо нэгдүгээр өдөр болж байна. Одоо 2-3 цагийн дараа зах зээл нэгдэх гэж байна. Тэгээ Ираны нэг профессор Саид Мухаммед Маранди юу хэлсэн юм бэ гэвэл те ядаж нэгдүгээр өдөр чат хийчихгүй юу? Тэ ядаж нэгдүгээр өдөр. Тийм бол шинэ нефтний үн ханш байсан. Тэгээд интернет дүүрэн энэ хүнийг шоолоод гүтгээд муулж байгаа юм явж байгаа. Энэ хүн нас орсон гэдэг чинь одоо харамсаж байгаа хүн нэг ч алга баха баг. Ялангуяа 70-80 настай хүмүүс тийм. Ялангуяа манай Иранчууд бол ер нь өөндөө баяр зарлцсан байлээ. Хэвлэл мэдээлэл сэтгүүлээр нь явж байна.
Гэхдээ таны бодлоор ер нь энэ Lindsey Graham-ыг хэн алсан байх өндөр магадaltaй одоо энд ярьж байна. Яг гоо бас нэмээд өнөөдөр өдөр нэг хэд хэдэн зураг гараад ирсэн. Washington DC тэгээ бас нэмээд нөгөө цагаа түргэний дуудлага бас ороод ирсэн юм байлээ. Мань хүн ер нь бол юу хийсэн бэ гэх юм бол Украинд над түрэ хийгээд Украинд зураг авалт хийгээд хэвлэл мэдээллийнхээ яриад тэгээ Washington DC руугаа буцаад тэгээд тэр оройд Donald Trump-тэй уцаар ярьсан юм байлээ. Тэгээ Donald Trump юу гэж хэлсэн бэ гэх юм бол Lindsey жоох ядарсан мэт сонсогч ийсэн. Тэгээд энэ хүн ганцаараа хүүхд байхгүй, эхнэр байхгүй. Тэгээд ер нь бол түргэн дуудагдсныхан дараа амьд байсан. Тэгээд ямар зураг задарсан юм бэ гэх юм бол түргэний одоо нэг төрдөг юм дээрээ нөгөө зүрхийг ингээд цогтөг, зүрхний цогцлтыг өргөжлүүлдэг тийм аппараттай тийм зураг гараад ирсэн. За тэгээд ингээд эмнэлэгт хүрэгдээд тэгээд тэр замдаа ерөөдөө нас орсон юм байл. Тэгээд юу юм бэ гэх юм бол нөгөө aortic infraction билүү нөгөө зүрхний судсан зүгээр задлагдсан. Харагдсан. Тэгээд цус алдаад тэгэл өгсөн байл та. Дотооддоо цус алдаад өссөн байх магадлал юм тий. Яг нь иранчууд баярлж байна. Одоо энэ хүн нас барснаар одоо нөгөө тулччин дайн дэмждэг хүн гэлээ шүү дээ. Энэ хүн нас барснаар одоо манай энэ дэлхийд дээр явагдаж байгаа энэ хоёр том дайнд хэрхэн нөлөө үзүүлэх магадлалтай вэ? Бас нөлөө үзүүлэхгүй яагаад гэх. Бас та нөгөө нефтийн дараагийн хүн гараад ирчихнэ. Одоо юу юм бэ гэх юм бол одоо энэ улс төрчнөр нэг юм нөлөөлдөг хүмүүс биш аахгүй юу? Нөлөөлдөг улс төрчнөрийг буруу нөлөөлдөг хүмүүсийг зүгээр зайлуулчихдаг. Одоо жишээлбэл Томас Масси байсан шүү дээ. Бас Америкийн их хурлын гишүүн, Израилийн эсрэг, Ираны дайны эсрэг, America First, ерөнхийдөө бид нэр даймаа ерөөсөө их боли гэсэн янз бүрийн юм ярьдаг хүн. Гэхдээ тэр хүний сонгуулийн эсрэг баг 200 хэдэн сая доллар санхүүжилт яваад тэр хүнийг зүгээр алга болгосон шүү дээ. Republican. Тэгээд зүгээр House of Representatives, Senate бол биш те. Тэгээд тиймэрхүү хүмүүсийг зүгээр ингээд жимиг алга болгочих эсвэл гүтгэдэг. Одоо Монгол бас нэг нөлөөтэй амбицтай, харизмтэй нэг залуу гараад ирэх юм бол бүх юм ухаж гаргаад тэгээд нэр хүндийг алчдаг шүү дээ. Яг тиймэрхүү юм болдог байхгүй. Тэгээд дараагийн удаа хэн гарч ирэх бэ гэх юм бол ер нь бол цаана нам ба санхүүжилт өгдөг лобби хүмүүс зүгээр үргэлжлүүлэл явна. Тэгээд Donald Trump яаж ерөөхдөө сонгуулийн ялсан бэ гэх юм бол те drain the swamp одоо энэ бузрыг болиулнаа. Шинэ дайн эхлүүлэхгүй. Америк номер 1 Украины дайныг нэг өдрийн дотор дуусгах нь тэр Арабын орнуудаараа аялал шинэ дайн эхлүүлэхгүй. Янз бүрийн ингэ том яриад яваал. Тэгээд эцэстээ одоо юу болсон бэ гэх юм бол яг журмын анд болж байгаа шүү дээ. Тэгээд нэг бол журмын анд болдог, нэг бол асуулт. Тэгээд сонголт нь болт юм. Тэгээд дараагийн хүн ямар хүнийг энэ Republican нам өөрөө шийдэн шүү дээ. Ямар гишүүнийг томилох вэ, орлох вэ? Тэгээд яг адилхан хүнийг гаргана шүү дээ. Тийм учраас нэг нөлөө гарахгүй байхаа. Гэхдээ нөгөө soft power нөлөө багтай тийм холбоо сүлжээ нь ерөөхдөө энэ хүнтэй хамт одоо өгч байгаа гэсэн үг. Гэхдээ Америкийн улс төр политик шийдвэр өөрчлөгдөхгүй. Сая тас. Иранчууд ерөөхдөө бол хормосын хоолойгоо тэр чигтээ барыг хааж их шиг байна те. Тэрнгүүр явж байгаа. Буцаага хаасан. Тэрнгүүр явж байгаа усан онгоцуудыг бөмбөгдөд эхэлж байна. За тэгээд нэмээд Кувейттайгаа Америкийн одоо юунуудыг бол бөмбөгдөж байна. Би сая та нэг Кувейт л өнөөдөр зүгээр бүр ингэ цэрэг илгээсэн. Окей, онцгойгийнхан явуулаад арга хэмжээ авсан. Тэгээ өмнө бол нөө UAE Дубай гэх мэтчлэн нэг хэсэгтээ бөмбөгдөөгүй байсан шүү дээ. Тэгээ одоо буцаад UAE бөмбөгдөж байна. Тэгээд Америк нөгөө Иранчууд юу хэлж байгаа юм бэ гэх за окей. Америкчууд та нар бид нар ингээд тэр санаж бичгээ зурсан гал зогсоох хэлцлээ бид нар бол гар үсэг зурсан. Тэгээд Америкчууд шууд заалтуудын зөрчлүүд явж байгаа шүү дээ. Тэгээд Donald Trump бүх юм худлаа болж эхэлж байна. Их мэдчлэн. Тэгээ одоо Иранчууд юу хийж байгаа юм бэ гэх юм за окей та нар уусаа энэ хэлц судлаа юм байна. Тэгэхээр одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол Израилийг бөмбөгдөж чинь, UAE-г бөмбөгдөж чинь, Кувейт руу цэрэг илгээсэн, Катарыг бөмбөгдөж чинь, Бахрайн нэг ерөөхдөө бөмбөгдөөл явж байгаа. Тэгээ пуужмын технологи бол дараагийн саднаа хүрсэн.
амжилттай юм болж байгаа. Тэгээд энэ бол амар юм болж байна. Тэгээд дахиад атны ханш буурч байна. Тэгээд нефтний үн ханш өнөөдөр буцаад баг зэрэг өссөн байна. Тийм байна. 72 кьюд авсан. Ер нь гэхдээ таны энэ жил дуустал нефтний таамаг юу байгаа? Нефт болон алт хоёрын сая дурдсанаар нь. Яг нөгөө хоёулаа ингээд хараад үзэх юм бол нөгөө 22 онд Орос Украины дайн эхэлсэн шүү дээ. Тэгээд Оросын нефтээр асар олон санкц тавиад улаан онгоцны даатгал маатгал нэг хэсэгтээ Оросын нефт нэг хэсэг зарлаагүй. Тэгээд Оросууд юу зараад эхэлсэн бэ гэх юм бол алтаа зараад эхэлсэн баггүй. Тэгээд чи ингээд хараад үзэх юм бол 2022 оны үеэр алтны ханш нэлээд хүчтэй унсан. Одоо бас нөгөө Хормузын хоолой Strait of Hormuz ингээд хаагдчих юм бол тэр орнуудад ингээд зарах юм юу вэ? Нефт зарах гэхгүй байна. Америкийн засгийн газрын бонд долларуудаар ингээд тулсан зарж байгаа. Тэгээд хамгийн зарах боломжтой, хүргэх чадвартай шууд доллар буюу өөр нэг валют болдог хэрэгсэл юу юм бэ гэх юм бол асуухгүй. Тэр ингээд тулсан зарж байгаа. Тэгээд тийм учраас саяхан алт маань хөөрхийн 1150 60 7-оод одоо буцаагаад ингээ унаад эхэлсэн. Тэгээс юунаас болж байгаа юм бэ гэх юм бол энэ Араби орнууд нэг 7 хоног хагас за дээшээ өсрөөд 2-7 хоног амьсгаа аваад нефт жоохон ингээд гаргаад тэгээ одоо буцаагаад бөмбөгдүүлж гээл та. Тэгээд одоо буцаагаад юу болж байна гэх юм бол Америк руу Солонгос, Япон, Ази орнууд бүгдээрээ ерөөхдөө тулсан уцаар ярьж байгаа надад болооч. Тэгээд манай нефтний хангамж тэгэл нь юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ дэлхийн холбоос сүлжээ хамтрал, түншлэл, улам стресс байгаа. Тэгээд нөгөө Япон солонгосчууд одоо юу шаарч байгаа юм бэ гэх юм бол гал зогсох хилцлээ. Тэ хөдлөхгүй байсан бол өснөө зураад байгаа юм бэ. Эсвэл над Strait of Hormuz ингэ нэгээч. Тэгээд Израиль, Америк хайдас болж бид нэр одоо манай эдийн засаг одоо ингэж зовоох хэрэг байгаа юм уу гэд ер нь бол хэрэгс болж эхэлж байгаа шүү. Тэгээ өнөөдрөөс юу болсон бэ гэх юм бол Франц, Германы засгийн газрын бонд бас хөөрхөн унлаа шүү дээ. Тийм болж байгаа. Тэгээ хөрмийн завцад ерөөхдөө одоо жоохон цохилт авч байгаа. Тэгээд хоёлаа ер нь бол юу их сан бэ гэх юм бол тэгээ хараад үзэх юм бол inverse ETF-ууд нэг юу дэжгүй явж байгаа юм те. Одоо нөгөө хөрмийн зах зээл унах мөрий өнгөрсөн 7 хоног хэдүүлээ аюу хөөрхөн ашиг хийлээ. Өнөөдөр бол тэ хэдүүлээ одоо жоохон багцаас дотор хэдэн юм зарна шүү. Тэ. Яг гэх юм бол Иранчууд, Америкчуудтай хэрхэн харьцах хэрэгтэй юм бэ? Ерөөхдөө бүгдийг нь ойлгоцсон байгаа. Тэгээд энэ бол дахиад хогчин. Яг гэх юм бол Оросуудтай өнгөрсөн 3-4 жил 2014 оноос хойш яаж харьцаад байгаа юм бэ те? Нэг хэлцэс зуурна, нэг цаас дээр яан маань. Тэгээд нэг өнгөө надад санаанд орчих заяа. Нэг залуу хүн нэг баян ах дээр очдөг. Заяа. Тэгээ үглээл гэдэг заяа. Тэр залуу хүн тэгэл юу хэлэх юм бэ гэх юм бол миний өмнөх хамтарч намаа ингээд лөөрцсөн юм аа, зэлцсэн юм аа гэхээ. Тэгсэн чи тэр ах юу хэлдэг юм бэ гэх юм бол чи гэрээ зурсан юм уу? Гэрээ зураг юм аа. Ихтэйгээр явсан юм аа гэсэн чи. Ямар тэнэг амт юм бэ? За тэгээд тэр баян ахтай өөрөө хэлц зурдаг. Тэгээд монтратор очоод тэгэл явсаар хагаад тэр ах тэр залуу хүнийг ингээд бас лөөртчих واخхой мөрчдөг. Тэгээд нөгөө залуу хүн тэр баян ах дээр очоод та юу хийдэг байгаа юм бэ? Тэ та өөрөө гэрээ зураад хийсэн биз дээ. Одоо та намайг бас ингээд дэвш гэсэн чинь гэрээ зүгээр цаас тэгээд тийм болж байгаа хөө. Тэгээд Иранчууд энэ Европ, Америк ер нь янз бүрийн санаж бичиг гал зогсоох хилцэл их таймны хилцэл Минскийн 1-р гэрээ 2-р гэрээ Истанбул юу болсон бэ? Бүгдийг нь харчаад заа окей. Ер нь бол зүгээр гэрээ цаас ерөнхийдөө хэрэггүй юм байна. Эднийг ингээд тултлан алгадаад бууж өгснөхийн дараа эднэр хүн шиг байх юм аа. Тэгээд тэрний дагуу явж. Тэгээд хүндрээс өөр аргагүй. Яг зөв юм хийж байгаа гэж бодож. Уус энэ бүх гал зогсох гэрээ таны хэлдгээр зүгээр зэрэг төвчөндөө нэг завсарлаг өгөх одоо юу боломж олгоод байгаа үстэй тий. Тэгээд Jerry Vance Donald Trump хоёлаа хэлсэн шүү дээ. Энэ гал зогсох хэлц ямар зорилготой байсан бэ гэвэл зүгээр нефтний уурсгалыг
Тэгээд дэлхийн эдийн засгийг тэгээ одоо 7 сар болж байна. Нэг 4 сарын дараа сонгуул болно. Тэгэл ингээ явсаар гал тэгээд хэмжээний цагт заяа. Хоёул энэ дээрээ бас жоох мөнгө тавьж болно шүү. Америкчууд тэгээд өөр орнуудтай хамтраад Иран руу цэргүүдээ илгээд тэгээд бүр арчилна. Тэгээд бүр арчилна. Ялагдана. Энэ бол эцсийн зогсоол нь тийш явж байгаа байхгүй. Вьетнам бас адилхан болж исэн. Вьетнамын дайн ингээ ихтэй ингээд юу өчтөр уурчтөр тэрний тухай нэг ном хэлт уншаад бас нэг 4-5 подкаст сонсоод тэгээ Вьетнамын дайны үеэр ирэх барьж исэн хүмүүсийн намтрын дүүлтийг нөгөө AI-аар дамжуулаад базаад уншиж байгаа хгүй. Тэгээд юу гэсэн бэ гэх юм бол за бид нэр ерөөхдөө бид нэр Вьетнамд ялгаж исэн. Гэхдээ пропаганда бид нэр маш сайн хийсэн болохоор ард иргэдүүд бидний дайныг дэмжиж исэн. Тийш илгээсэн цэргүүд толтон байлцсан. Гэхдээ нэг өдөр нөгөө Lyndon B. Johnson нэг хэлж тавьсан. Бид нар ингээд нэг сайн хийхгүй байна. Ингээд нөгөө хүмүүсийн урмыг хуг аваад тэгээд юу болсон бэ гэх юм бол Америкийн цэргүүд өгсөндөө одоо энэ бузар дайны төлөө өгсөн юм бэ. Тэгээд нөгөө Америкийн цэргийн алт дотор амбицтай офицерууд байгаа шүү дээ. Ингээд ийшээ ороод байлтыг энэ хүний алыг малыгээд тэгээд нэг сонирхолтой үг байсан үүссэн байлээ. Frag grenade, fragmentation grenade юу байх юм зүгээр ингээд юу л гар бомб гэлөө. Гранат. Тийм жижигхэн гар бомб. Гар бомб. Тэгээ Америкийн цэргүүд юу хийдэг байсан бэ гэвэл өөрийнх нь удирдах байгаа эсвэл дээр байгаа офицер дэндүү амбицтай байсан юм бол юу хийдэг байсан бэ гэх юм бол шүн унтж яхад нь майхан юм уу? Тэг. Өрөөлөө зүгээр нэг бөмбөг оруулаад тэр офицер байхгүй. Тэгээ багаар ерөөхдөө морал нь нураад цэргүүд нь эсрүүцээд тэгээ энэ хаана одоо удахгүй харагдсан байх юм бол Америкт удахгүй харагдана. Тийч дайрах юм бол магадгүй эхний 6-12 сарын хугацаанд итгэлтэй байсан. Тэгээ тэрний дараа ерөөхдөө хүмүүс ерөөхдөө дургуутсан. Одоо Украинд бас яг адилхан юм болох. Магадлал бас маш өвдөлтэй. Юуны төлөө тэмцэж байгаа тэр 4 област, тэр 4 аймаг, тэр 4 район угаасаа элэдийн байхгүй болсон. Тэгээ яг юуны төлөө ингэ байлж байгаа юм бэ ойлгомжгүй. Тэгээ дээр нь хэдэн хулгайч нар туссан тендер усж байгаа. Тэрний төлөө амиа тавих байхгүй. Тийм л бол. Хагийн сонирхолтой. Өөр нэг бас мэдээ гарсан. Америкийн Пентагон одоо дайны юунаас Израильд бүх дайны яамнаас Израиль Батламгалт яам. Тэдний Батламгалт эсвэл шинээр дайны яам болсон. Бенжамин Нетаньяху ч гэсэн өөрөө энийг бол тэгнэ гэсэн байгаа. Юу юм бэ гэхээр Америк Израиль хоёр хоорондоо бүх мэдээлэлээ солилцсон. Цэргийн хувьд. Угаасаа Америкийн Пентагон дотор Израилийн хүмүүс хамт суудаг. Их мэдээлэлтэй элитнээ болцсон. Тэгэхээр сонирхолтой юм бэ гэх юм бол Америк өөрөө тусаар тогтнолтой юу? Өөрөөр тавилангаа шийдэж болж байгаа юм уу? Америкийнхаа төлөө тэмцэж байгаа юм уу? Эсвэл Израилийн төлөө тэмцэж байгаа юм уу? Амар хэрэгэлцээтэй. Тэгээ еврейчүүд ямар амар нөлөөтэй болчихдог юм бэ? Амар аюултай. Энэ бол сайн дуусахгүй. Энэ бол disaster болно. Тэгээд хүмүүс энийг зөв онцлно. Манай улс төрийн систем дотор хот тавтар байна. Тэгээ хот тавтрыг яаж хэмжлэх юм бэ гэх юм бол зөвсөд авдаг байхгүй. Тийм бол. Энэ юу шиг юм шүү те. Энэ Америкт байгаа израильчууд багадаа нөө Израиль руу аягүй явдаг болохоор бас нөө эх орныхоо Америкт хэдийн Америкийн иргэн Америкт амьдарч байгаа ч гэсэн эх орн гэсэн юм нэг заавал байгаад байд юм шиг байна те. Нью-Йоркт зарим амьдарч байгаа еврейчүүд англи хэлгүй шүү дээ. Нэг англи үеийнхэн. Тэгээ хоёрдугаар дайны үеэр тогтсон хүмүүс одоо Нью-Йорк гэх мэт чинь амьдарч байгаа. Тэгээд англиараа ярьж чадахгүй. Тийм хүмүүс байхгүй. Бүр ингэ хятадууд тийм байгаа. Гэхдээ 2 дугаар 3 дугаар үеийн
хятадууд англи хэлтэй болчих واخхой солонгосчууд бас яг адилхан. Гэхдээ израильчууд англи хэлгүй тэндээ ингээл явж байгаа да. Тийм хүмүүс. Тэнд амьдардаг хүмүүс нь амар хүүхд гаргадаг юм билээ шүү дээ. 7-оос 8 хүүхд. Тэгээ бүгдээрээ халамжаар амьдардаг. Ажил хийхгүй. Тэр ч ихтэй зүгээр тэр шашны ном асуудалтай. Энэ тэгээ өөр юм байна. Тийм паразитууд тийм. Харин сайн дуусахгүй. Тэгээд энийг ерөөдөө ингээ хараад яг ингээ муухай юм ярахаас өөр аргагүй тийм. Энийг яаж арилж чадах вэ? Тэрийг хойлоо сайн бодох хэрэгтэй. Гэхдээ энэ Ираны юмыг, Израилийн юмыг арилжаалах хойлоо угаасаа хийж байгаа. Тэгээд энэ Европ ерөнхийдөө бас яг адилхан өвчин дууссан. Америк угаасаа гүн өвчин дууссан. Тэгээд энэ яаж дуусахын ерөнхийдөө түүхийг судлах юм бол зөндөө харж ирсэн. Отоманы үеэр ингээ харж ирсэн, Ромын үеэр харж ирсэн. Египтийн үеэр ч гэсэн ингээ харагдж ирсэн. Тэгээд хамгийн сүүлийн юу юм бэ гэх юм бол дэлхийн 1-2 дугаар дайны үеэр харагдж ирсэн. Энэ яг 20 дугаар дэлхийн дайны үргэлжлэл өвчин. Тэгээ энэ бол дараагийн 3 дугаар дэлхийн дайн одоо бараг байгаа дөө. Тэгээд нөгөө гэр бүлийнхаа төлөө хамт олонныхаа төлөө нэг сайхан арилжаад суухаас өөр аргагүй шүү дээ. Гэхдээ яг 2 дугаар дэлхийн дайнтай харьцуулахад израильчууд бөөндөө одоо genocide одоо алуулж байгаа хүмүүс нь биш. Израильчууд буцаагаад наци шиг наци Germany шиг алж байгаа хүмүүс юм шиг харагдаж. Одоо жишээ энэ зургийг би хараад амар муухай санагдсан. 2 сая доллар үнэтэй цэсрэх бөмбөгийг зүгээр л нэг ус одоо зөөж байгаа охин дээр унгаасан байна гэж байгаа байхгүй юу? Яг тодорхой хэмжээ пропаганда. Гэхдээ ер нь бол ийм болж байгаа шүү дээ зөндөө газад. Газад зүгээр байхгүй болсон шүү дээ. Тэнд одоо 600-700 мянган хүмүүс өгцөн. Лебанон улсын 20% ингээ авцсан. Лебанон бас хэдэн мянган хүмүүс өгч байгаа. Кристиан шашинтай байна уу? Муслим шашинтай байна уу? Ямар ч хамаагүй зүгээр Лебанон улс тэнд бол жинхэнэ humanitarian crisis болж байгаа шүү дээ. Тэндээ хүмүүс ингээ зүхтаад их орноос зүхтаад гэр орноо алдаад энэ израильчууд эзний эцэгт хариугаа буцаад амслана. Энэ өөр зүгээр цаг хугацааны асуудал. Амар амсл. Яг болох ёстой юм тэгээ болж байна да. Энд их юм цикл шиг санагдаад. Тэгээ эхлээ еврейчүүдийг алаа, еврейчүүд нь буцаачаалаа, тэнгуү тэрийг хүмүүс сансраад буцаа еврейчүүдийг алж эхлэв. Тэгтээ. Мос цикл. За. Өнөөдөр ярих гэсэн сэдвүүд бол энэ байна. Та бол их талдлаа юм шиг байна. Яг гэртээ байгаа учраас гэрийнхаа балкон дээр л контент хийж байна. Ер нь өнөөдөр гоё нөө. Ер нь адмын амралтуудаар контент та бол хийгээд явах багтай гэрээсээ ч гэсэн. Би одоо маргааш өнөөдрөөс офс дээр очно. Тийм үү. Амралт. За. Маргааш өнөөдрөөс дуусчихна. За. Окей. Баярлалаа guys. Хүчсэн болгон баярлалаа. Bye bye.